Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өмнөх мэдлэгээ сэргээн санацгаая. Перспектив гэж юу вэ? Перспектив хэмээх үг нь латинаар нэвт харах гэсэн утгатай үг юм. Дундад зууны Европт энэхүү үг нь урлаг, уран зурагт алсалт буюу гүнийг илэрхийлэхэд хэрэглэгдэж эхэлсэн байна. Перспектив бодит байдлыг ажиглагчийн зүгээс харж хавтгай, зөв баримжаатай дүрслэн буулгах онлайн зарчмыг хэрэглэдэг төвийн проект юм. Төвийн проектоор томоохон овор хэмжээтэй байгууламж, барилгын дотор гадна байдлын зураг, төсөл, төлөвлөлтийг хийхэд ашигладаг. Перспектив дүрслэлийн онол, практикийн үндсийг тодорхой ойлгож мэдхийн тулд төвийн проектын аргын мөн чанар, зүй тогтол, онцлог шинжүүдийг нарийвчилан судлах нь чухал юм. Тэгвэл өнөөдрийн хичээлээр өрөөний дизайн шийдлийн зураг төсөл гаргахад байгууллага шугам перспективийн нэг аргыг эскиз зураг зурхтаа хэрхэн уйлдуулах талаар авч үзнэ. Төвийн проектын аргаар бит ямсын шугам перспективийг байгуулахын тулд проектлагч аппаратыг ашигладаг. Проектлагч аппарат нь дараах элементүүдээс бүрдэнэ. Нэгдүгээр, зургийн хавтгай. Зургийн хавтгайг P-ээр тэмдэглэдэг. Ажиглагч дүрсэлж бит хоёрын завсар барилга босон хавтгай зургийн хавтгай гэнэ. Хоёрдугаарт харааны төвшний шулуун. Харааны төвшний шулууныг HL-ээр тэмдэглэнэ. Төвшний хавтгай зургийн хавтгайтай огтлон шулууныг харааны төвшний шулуун гэж нэрлэнэ. Зургийн гол цэгийг CS-ээр тэмдэглэнэ. Харааны цэг SB-гээс зургийн хавтгайд буулгасан перпендикуляр шулууны проект юм. Байрлалын хавтгай. Хэрэв өрөө тасалгааны дотоод орчинг дүрсэлж байгаа бол шал нь байрлалын хавтгай болно. Зургийн хавтгай, байрлалын хавтгай хоёрын огтлсон шулууныг зургийн суурь буюу GL үсгээр тэмдэглэнэ. Харааны цэгийг SP үсгээр тэмдэглэнэ. Ажиглагч хүний нүд зургийн байрлалын хавтгайгаас ямар сайд оршиж байгааг тодорхойлогч төв цэг юм. Харааны цэгээс доош болгосон проектлагч шулуун байрлалын хавтгайтай огтлон цэгийг харааны цэгийн суурь гэнэ. Харааны цэгээс түүний суурь хүртэлх хэмжээг харааны цэгийн өндөр гэнэ. Энэ хэмжээ нь ажиглагч сууж байгаа бол 100-аас 130 см, зогсож байгаа бол 150-аас 170 см хэмжээгт ойролцоогоор тооцдог. Харааны цэгээс зургийн хавтгай хүртэлх зайг харааны гол цацраг гэх бөгөөд CAV гэж тэмдэглэдэг. Анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.